Мёс хуваагдлын тухай хичээлээр бид эр бэлгийн эс болон эм бэлгийн эс буюу өндгөн эс гэсэн хоёр гамет байдаг тухай ойлгосон билээ. Эхлээд эр бэлгийн эс болон эм бэлгийн эсийг өөр өнгүүдээр зуръя. Тэгэхээр эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтэрч үр тогтолт болно. Үүний дараа өндгөн эсийн бүрхүүл бусад эр эс нэвтэрч орохооргүй болж өөрчлөгдөх учир ганц л эр бэлгийн эс нэвтэрч орно. Энэ нь маш олон үе шаттай нарийн үйл явц юм. Гэхдээ бид энэ удаагийн хичээлээр үр тогтох талаар биш, үр тогтсон өндгөн эс зигот болсныхаа дараа хэрхэн цааш хөгждөг талаар судалнаа. Мёс хуваагдлын тухай хичээлээр бид гамет тусвар гаплоид тооны хоромсом агуулдгийг мэдсэн билээ. Өөрөөр хэлбэл ДНХ-гийн бүрдлийн хагасыг агуулж байдаг. Харин сперм буюу эр бэлгийн эс нь эм бэлгийн эсэд хүрч үр тогтоход хоромосомын диплоид бүрдэл бүхий зигот үүсдэг. Тэгэхээр түүнийг бас өөр өнгөөр зуръя. Улаан өнгөөр. Одоо энэ зигот нь 2N буюу диплоид бүрдэлтэй болж биеийн бусад эсүүдийн адил хэмжээний ДНХ-г агуулна гэсэн үг. Тэгэхээр энэ нь организм болж хөгжихэд бэлэн болсон үр тогтсон өндгөн эс буюу диплоид бүрдэл бүхий зигот юм. За үр тогтонгууд энэхүү зигот маань шууд митоз хуваагдлаар хуваагдан олширч эхэлнэ. Гэхдээ зигот хэмжээний хувьд тийм ч их томорхгүй. Өөрөөр хэлбэл интерфазын үе маш богинотойгоор угсраа митоз хуваагдлаар хуваагдана гэсэн үг. Митоз хуваагдлын дунд 2N хоромосомын бүрдэлтэй 2 эс үүсч энэ 2 эс маань цааш дахин хуваагдад 4 эс болох гих мэтээр хуваагдал цаашаа үргэлжилнэ. За үүссэн эсүүд маань анхны зиготтойгоо яг адилхан удамшлын материалыг агуулдаг. Эдгээр эсүүдийн бөөгнөрлийг бид моруул гэд нэрлэдэг. За ялан модны жимстэй адил харагддаг учраас ийхүү нэрлсэн байна. Эхлээд энгийн зүйлсээс эхлэе. Зигот гэдэг нь үр тогтсон өндгөн эсийг хэлдэг бөгөөд митоз хуваагдлаар хуваагдаж олон тооны бөөгнөрсөн жижиг эсүүдийг үүсгэдэг. За ийм учраас энэ үеийг бид нар жижигрэн хуваагдах гэд нэрлэдэг. За энэ нь ихэвчлэн 2-ын квадратаар хуваагддаг бөгөөд эхлээд эсүүд дор хаяж 1 удаа хуваагдаж моруулыг үүсгэнэ. 4-5 өдрийн дараагаар моруулд 16 орчим эстэй болсон байдаг. Гэхдээ ингэж хуваагдахаас гадна тэдгээр нь бага зэрэг ялгарн хөгжинэ. Гадна талын эсүүд нь бөмбөлөг бүрхүүл маягтай болж ирнэ. Тэгэхээр эсийн хөндлөн зүслэгийг зурвал гадна талын эсүүд нь яг бүрхүүлэрхүү болж байгааг харж болно. Эдгээр гадна талын эсүүдийг нь трофопласт гэд нэрлэнэ. Харин энэ доторх эсүүд нь бол видео хичээлийн хамгийн гол тогтож ярих цөм асуудал болно. Тэгэхээр эхлээд гадна болон дотн эсүүдийг өөр өнгөөр зуръя. За эдгээр дотор талын эсүүдийг эмбриобласт гэнэ. Ингэж хөгжиж ирсний дараагаар эдгээр трофобласт болон эмбриобласт эсүүдийн хооронд үүсч байгаа зайг шингэн дүүргэж эхэлнэ. Тэгэхээр энэ хүндий шингэнээр дүүрч моруул нэг иймэрхүү харагдах болно. Энд трофобластууд буюу гадна талын мембран нь эсийн бүрхүүл болно. Энэ бүх үйл явц болж байхад тэд мөн репликацид орж байна. Тэгэхээр трофобластууд маань нэг иймэрхүү, эмбриобластууд нь нэг иймэрхүү харагдах нь. Эмбриобластуудыг заримдаа дотоод эсийн мас гэж нэрлэдэг. Тэгэхээр тэдгээрээс бие махбод үүсдэг байх нь. Энгийнээр хэлбэл сүүн тэжээлтэн амьтны үр хөврөлийн хөгжил нь зиготоос моруул үүсч, моруулын эсүүд нь трофобласт буюу гадаад хүрээний эсүүд, эмбриобластууд болон ялгарн хөгжих байдлаар явагддаг байх нэ. Ингэж бөмбөлөг бүрхүүлтэй болоод ирэхээр дотор нь хөндий үүсэж түүнийг шингэн дүүргэдэг. За энэхүү хөндийг балостосел гэд нэрлэнэ. За нэгэнт энэ хэлбэр бүрэлдсэн бол хүний өр хөврөлийн хөгжил дээр энэ бүтцийг балостоцист гэд нэрлэнэ. Балостоцист гэд нэрлэнэ. Маш олон биологийн сурах хүчиг номнуудад моруулаас балостуул үүснэ, эсвэл моруул нь
балостосфер шатанд гар нь гэгчлэн битсэн байдгаас үүдэн бага зэрэг толгой эргүүлдэг. Мооруулаас балстуул үүснэ эсвэл балстосфер болно гэдэг нь яг ижилхэн ойлголт юм аа. Энэ нь хөгжлийн нэгэн ижил үе шат гэж ойлгох хэрэгтэй. Ихэнх номнууд дээр мэлхий эсвэл шанаган хорхойг жишээ болгон авсан байдаг учраас балстосфер гэж бичсэн байдаг. Гэхдээ бид хүний тухай ярьж байгаа учраас балстоцистийн шат гэх нь зүйтэй. Нэгэнт бид хүний хөгжлийн тухай ярьж байгаа учраас балстоцистийг дэлгэрүүлж үзнэ. Харин эмбробаласт болон гадна хүрээний эс зэргийн ялгаран хөгжих хөгжлийг цаашдаа дэлгэрүүлэх хэрэггүй. Энийг та бүхэн дараачийн ахлах курсүүдэд оюутан болоод дэлгэрэнгүй үзнэ. Балстоцистийн дотоод эсүүд буюу доторх жижиг ногоон эсүүд нь бие махбод болон түүний бүх эд эрхтнүүдийг үүсгэдэг бол гадна талаар бүрхэж байгаа трофобаласт нь эхс болж хувирдаг. Хүн болон хөхтөн амьтдад хүүхэд эхийн хөвлөд хэрхэн хөгждөг. Эхс болон ураг хоорондоо хэрхэн харилцдаг. Эх ургийн холбоо хоёр өөр систем матлаа хэрхэн бодис энергийн солилцоог явуулдаг болоод тэдгээрийн хооронд зайлшгүй явагддаг зарим үйл ажиллагааны талаар дараа нь дэлгэрэнгүй видео хичээл хийх болно. За X-ийг ягаан өнгөөр бичлээ. За магадгүй эдгээр эсүүд тэдгээрийн хуваагдлын дунд үүссэн төл эсүүд нь мэдрэлийн тогтолцоо эсвэл булчингийн эсүүд, элэг, уушиг, зүрх гэх мэт бидний биеийн бүхэл эд эрхтнүүд болж хувирнаа. Эдгээр эсүүдийг өр хөврлийн үүдэл эс гэд нэрлэдэг. Үүдэл эс гэдэг нэршлиг магадгүй анх удаа сонсож байгаа байхаа. Тэгэхээр хуваагдсан эс бүрийг балстомер гэд нэрлэдэг. Энэхүү баласт гэдэг үг нь спор гэсэн утгатай бөгөөд баластос гэдэг грек үгнээс гаралтай. Зарим организм спор үүсгэн үүсч хөгжиж эхэлдэг. Тэгэхээр өр хөврлийн үүдэлс нь эмбробаласт дотор буй бүхий л балстомерыг хэлдэг байна. Тэгэхээр энэ их сонирхолтой сэдв учир нь эдгээр үүдэлсүүд нь ямар ч эрхтний эсэд хувирах чадвартай пластик шиг уян хатан шин чанартай байдаг. Пластик шиг уян хатан гэхээр тэр зүйл бүх төрлийн зүйлд хувирах чадвартай гэсэн үг. Онлын хувьд доод төрлийн амьтад дээр зарим туршилт судалгаагаар батлагдчихсан. Жишээлбэл мэдрэлийн эсийн гэмтлээс болоод хөдөлгөөнгүй болох эсвэл бүр мэдрэлийн саатал үүссэн гэж үзье. Тэгэхээр өмнө нь хэлсэнчлэн хэрвээ үүдэл эсүүд нь юунд ч хувирах боломжтой юм бол хэрхэн ямар эрхтэнд хувирахаа яаж шийддэг вэ? За гол хэлэх гээд байгаа санаа нь эхлээд тэд эргэн тойрныхоо эсүүдээс мэдээллийг авч тэдний эргэн тойрны бусад эсүүд юу хийж байгааг мэдээд цаашид юунд хувирахаа шийддэг. Тэгэхээр гэмтсэн хэсэгт тэр эсүүдийг аваачаад суулгачих бол тэр эсүүд хэрэгтэй эрхтний эсэд хувирна. Жишээ нь бидний тохиолдолд мэдрэлийн эс болоод хувирна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт мэдрэлийн эс болоод хувирч байгаа юм чинь гэмтлийг засаад магадгүй нөгөө саажилтыг чинь эдгэж болох юм аа. Мэдээж энэ бол судалгааны маш том салбар боловч та бүхэн үүнээс онлын хувьд шин эрхтэн ч ургуулж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнд бөөр эсвэл зүрх шилжүүлэн суулгах хэрэгтэй бол бид ирээдүйд ийм өр хөврлийн үүдэл эсийн омгийг аваад түүнээсээ ургуулж болох юм. Эдгээр эсийг ашиглаад нөгөө шаардлагатай байгаа зүрх бөөрийн эдийг ч үүсгэж болох юм. Тэгэхээр эдгээр эсүүдээр цаашид юу бүтээж чадах вэ гэдэгт их хүлээлт байна. Өөрөөр хэлбэл одоо эмчлэгддэггүй гэж байгаа их олон өвчнийг эмчлэх аргад ашиглаж болох өгөөд магадгүй найдваргүй болсон олон өвчтөнд найдвар төрүүлж байгаа гэж хэлж болно. Гэхдээ мэдээж хэрэг маш олон асуудлууд бас байна. Жишээлбэл тэр өр хөврлийн үүдэл эсүүдийг ялгаж авахын тулд тэр ургийг хүүлэх хэрэгтэй болох юм.
Тэгэхээр ирээдүйд хүн болж хувирах ёстой тэр хөгжиж буй үр хөврөлийг устгаж байна гэсэн үг. Мэдээж хөгжих хамгийн тохиромжтой орчинд өөрийг нь хүсч буй ээжийнхэн дотор цаашид хүн болон хөгжих бүрэн боломжтой өр хөврлийн эсийг устгах нь буруу зүйл бөгөөд маш олон хүн үүний эсрэг байдаг. За энэ бол хүмүүнлэг биш асуудал гэж үзэж болно. Тэгэхээр та бүхэн энэ видео хичээлээр үр хөврлийн үүдлэс гэж юу болох талаар ойлголтыг авсан байхаа. Энд дараагийн нэг асуудал урган гарч ирнэ. Яагаад зүгээр л үүдлэс гэхгүй үр хөврлийн үүдлэс гэж нэрлээд байгаа юм бэ? Учир нь бидний бие махбодод соматик буюу биеийн үүдлэс гэж бас байдаг. Хүн бүхэнд биеийн буюу насанд хүрсэн хүний үүдлэс гэж байдаг. Тэр нь бидний ясны шавьяа чөмгөнд дагуулгадаж цусны улаан эс болон биеийн бусад бүтцүүдийг бий болгож байдаг. Гэхдээ биеийн үүдэл эсүүд нь өр хөврлийн үүдэл эсүүд шиг пластик уян хатан чанаргүй юм. Тэд хүний биеийн дурын эсийг үүсгэж чадахгүй гэсэн үг. Судлаачид биеийн үүдэл эсийг илүү өргөн хүрээгээр хувирдаг болгох тал дээр судалгаа хийсээр байгаа бөгөөд хэрэв ясны чөмгөөс аваад илүү пластик уян чанар өндөртэй болгож чадвал өр хөврлийн үүдэл эсийг нь авахын тулд олон өр хөврлийг устгах хэрэгцээгүй болох юм. Мөн цаашлаад хүний амь насанд хүрэх шаардлагагүй болно. Одоогоор биеийн буюу насанд хүрсэн хүний үүдлэс нь хүнийг үүсгэж чадахгүй юм аа. Харин өр хөврлийн үүдэл эсийг тээгч эхийн умайд суулгавал өр хөврөл бүрлдэж хүн үүсэх боломжтой. Гэхдээ асуудалд хит нэг талыг баримтлах хэрэггүй. Өр хөврлийн үүдлэс нь хүн болж хувирах боломжтой ч нөгөө талаасаа хэдэн сая хүний амь аврагч бас боломжтой. Энэ хоёр хоёулаа маш чухал. Тиймээс аль талыг нь баримтлах вэ? Аль нэг нь дэмжих вэ? Төв байр суурийг баримтлах уу гэдгийг хүн өөрсдөө л шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэхүү асуудлыг өөрөөр бас шийдэж болно. Өр хөврлийн үүдэл эсийн омгоос нэгийг аваад Петрийн чашкинд цаашид олон болж хуваагдах нөхцөлийг нь бүрдүүлээд ургуулах боломжтой. 1 нь 2, 2 нь 4 болж 4 нь 8 болж гих мэтээр хуваагдана. Мөн түүнээс нь дахиад нэгийг аваад өөр нэг Петрийн аяганд саяных шиг ургуулна. Үүнийг үүдэл эсийн омог буюу шугам гэд нэрлэнэ. Эдгээр нь бүгд өр хөврлийн нэг үүдэл эс буюу баластомерээс үүдэлтэй. Үүнийг шугам үүдэл эс гэд нэрлэнэ. Тэгэхээр өр хөврлийн үүдэл эс гэхээр өр хөврлийг устгах учраас л бөөн асуудал дагуулж хүндрэл үүсгдэг байна. Гэхдээ өр хөврөл шилжүүлэн суулгах гэж нэрлэгддэг ажилбарын үед өр хөврлийг устгадаг. Үндсэн зарчим нь эхийн өндгөвчөөс мис заслын аргаар 10-аас 30 ширхэг өндгөн эсийг авна. Эдгээр нь эцгээс авсан эр бэлгийн эсээр үр тогтож зигот үүсгэнэ. Дараа нь эдгээр зиготуудыг баластоцистийн шат хүртэл хуваагдаж хөгжихийг нь хүлээнэ. Бүгд баластоцист болон хувирсан тохиолдолд хөндийд нь шингэн буюу төвд нь баластоцел байна. Ингээд өр хөврлүүд үүсч эхэлнэ. Дотор нь эсийн бөөгнөрл байна. Зарим нь зөв хөгжилтэй, зарим нь буруу хөгжилтэй байж болно. Бүхий л үйл явц Петрийн аяган дотор явагдана. Эрүүл зөв хөгжсөн өр тогтсон өндгөн эсүүдийг авч эхийн умайд суулгана. Жишээлбэл хэрэв 4 эс бүгд сайн ургаж байвал дөрвүүлэнг нь аваад эхийн умайд суулгана. Тэгээд хэрэв бүгд сайн хөгжвөл магадгүй аль нэг нь эхэр хүүхэд болох боломжтой. Бас зөвхөн нэг нь л хөгжөөд бусд нь хөгжихгүй байх ч магадлалтай. Гэхдээ багаар бодоход нэг хүүхэд амжилттай бүрдүүлэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд эхийн умайд олныг суулгадаг. Тэгэхээр хэрэв 7-оос 8-ыг суулгавал 8 эхэрч төрж болно. Ийм учраас үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхэд эхэрлэлт олон байдаг. Гэтэл үлдсэн үр тогтсон өндгөн эсүүдийг яах вэ? Тэд мөн л адилхан үр тогтсон хөврөл.
Хэдийгээр төгс биш ч гэсэн бүгд хүн болон хөгжих боломжтой. Гэхдээ ихэнх үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд тэдгээрийг зүгээр л устгадаг. Ихэнхийг нь хөлдөөж хадгалдаг учраас хөлдөөлтөөр тэд үхдэг байна. Тэгэхээр үр шилжүүлэн суулгах ажилбарын үед нэг хүүхэд гаргаж авахын тулд хөгжих боломжтой хэдэн арван үр хөврөлийг устгадаг байна. Тэгэхээр хэрв та бүхэн үр хөврөлийн үүдлэсийг судалгаанд ашиглахын эсрэг байдаг бол ерөнхий философийг нь аваад та үр шилжүүлэн суулгахын ч эсрэг байж болно. Учир нь тэр үед ч гэсэн үр хөврөлийг устгадаг. Нэгэнтэл үр шилжүүлэн суулгахад тодорхой хэмжээний үр хөврөлийг устгаж байгаа юм чинь тэдгээрийг яагаад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж болохгүй гэж хэдэн зуун, хэдэн мянган үр хөврөлийг хөлдөөж, устгаж, үр шилжүүлэн суулгах явцдаа бас алдаж байгаа шүү дээ. За юутай ч та бүхэн энэ үүдэл эсийн эргэн тойронд үүсдэг маргаантай асуудлуудын талаар ойлголттой болсон байхаа. Энэ бүхнийг эргээд харахаар бүх зүйл л бидний судалсан мёоц хуваагдлаас ихтэй байгаа биз? Мёоц хуваагдлын дүнд энэ гаметүүд үүснэ. Эр гамет, эм гаметэд үр тогтооно. Үр тогтсон өндгөн эс буюу зигот үүсч улмаар хуваагдан олширч мооруул үүсгэж цааш хуваагдан ялгаран хөгжсөөр балостоцистыг үүсгэнэ. Түүнд нөгөө үр хөврөлийн үүдэл эсүүд маань байгаа. Одоо та бүхэн маш халуун маргаан дагуулдаг асуудлыг ойлгох шинжлэх ухааны мэдлэгтэй болсон гэж найдаж байна.